болчихлоо шүү. За. За гарч ирж байгаа шүү дээ. За. За сайн нараа. За сайн уу. Баярлалаа. Чимдүүлийн минь сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За ингээд подкастынхаа 20 дахь дугаарыг байгууллагын сэтгэл зүйн аюулгүй байдлын тухай өргөжлүүлж ярихаар төлөвлөлөө. Тэгэхээр сонсогчд маань хэрвээ өмнөх дугаарыг үзээд өмнөх подкастыг сонсоод ямар нэгэн асуулт төрсөн бол лайваар бас хуваалцаарай гэж хэлмээр байна. Бид хоёр хэсэг хугацааны дараа буцаж очоод асуултуудыг уншиж бас хариулахыг хичээх болно. За ингээд хамтдаа сэдв рүү орох үү? За тийм. 7 хоногт хоёулаа байгууллагын сэтгэл зүйн аюулгүй байдал гэж зөндөө ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ 7 хоногт чи юу гэж энэ 7 хоног хүртэл юу гэж бодогдов? Ер нь хэр туршиж үзсэн зүйл байна уу? За энэ 7 хоногийн хувьд гэвэл илүү байгууллагад одоо яалтчгүй аюулгүй тийм сэтгэл зүйтэй байх хэрэгтэй гэдгийг бол мэдлээ. За тэгтэл яалтчгүй юм удирдлагын одоо арга барилуд их байна. Ялангуяа одоо Монголын ихэнх байгууллагууд удирдах албан тушаалд байгаа хүмүүс маань дандаа одоо 80-аад оныхын 70-аад оныхан байгаа гэдэг. Тэгээд тэр хүмүүсийн удирдлагын арга барил бол илүү тийм диктатуртай байгаа юм л та. Тэгээд тэгвэл энэ хүмүүс яадаг вэ гэхээр диктатуртай хүмүүс илүү одоо юу гэх удирдлагын дах ажилтнуудаа шууд үүрэг даалгавар өгөх тийм хандлагатай байна. Тэгэхээр тэр нь өөрөө шууд үүрэг даалгавар өгөөд байгаа нь өөрөө бас байгууллагад тийм аюулгүй сэтгэл зүйн онцлог соёлыг бий болгож чадахгүй байгаа юм болов гэж бодлоо л доо. Тэгэхээр яаж байгууллагад одоо аюулгүй сэтгэл зүйн байдлыг бий болгох вэ? Ялангуяа төрийн байгууллагууд өнөөдөр ч гэсэн төрийн байгууллагатай очиж уулзаад ирсэн байгаа компанитай. Тэгээ яг энэ менежментийн аргачлалыг яриад ирэхээр манай байгууллага тий одоо юу төрөөс дээрээс ажилтан томилоод өчтдөг. За манай байгууллагад наад аргачин тохирохгүй байна. Манай байгууллага бол баг хагас цэрэгжилтийн байдалтай байгууллага гэдэг ч юм уу ийм ярьж л та. Тэгэхээр ийм төрлийн байгууллагуудад бас сэтгэл зүйн хувьд аюулгүй орчин бүрдүүлэх боломжтой байт юм уу гэж асуумаар байна. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч гэж хүсмээр байна. Тэгэхээр яхаа аргагүй манай Монгол соёл бол би одоо сүүлийн үед коуч болохоос өмнө тодорхойлолтой байгаа л да, зөвч байж болно, бурууч байж болно. Энэ тодорхойлолт юу вэ гэхлээр заадаг соёлтой. Социализмын үеэс бид нарыг ингээл дээрээс чиглүүлээл бүх бидний аав ээжийг дандаа зааж хийлж сургаж яах нь. Дандаа нэг чиглэлтэй явж хүмүүжүүлсэн тэгж боловсрсан. Бид нар ч гэсэндээ аав ээжээс дандаа яах вэ? Заадаг, заалгадаг, буцаагаад өөрөө үзэл бодлоо илэрхийлэх, саналаа дэвшүүлэх ер нь бол баг ихэнх нь ирэхгүй байдаг штэ. За гэр бүлийн хүмүүжил нэг тим явж ийн. Тэгээд цэцэрлэг сургууль ингээд 10 жилээ төгсөх хүртлээр яах нь 10 жил за их сургуулаа төгсөх хүртлээр баг өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж ингэж чөлөөтэй оролцож исэн цөөхөн ихэнхдээ л одоо багш юу гэж хэлэх бол за дарга юу гэж хэлэх бол аав ээж юу гэж хэлэх бол яг хэлснээр нь л бай гэл ингээл дандаа яах нь хэлсэн зааварсан бүхнийг нь сонсож ирж байгаа юм л да. Тэгээ дандаа харилцаа нэг тал руугаа явж байгаа гэсэн. Тэгээ ийм тохиолдолд яг ийм системээр гараад ирэхлээр юу болдог вэ гэхлээр буцаад яг л зааварладаг, хилдэг, соёлтой удирдлага дарааг аав ээж л болно. Хоёрдугаар гэх юм бол магадгүй зарим нь ингээд дэш дарга болоод ингээд одоо хөгжөөд нь штэ тий. Зарим хүмүүс бол боломж нь хаагцаар агаад ямар ч тийм сонирхолгүй болсон байдаг. Curiosity буюу амьдралыг хараад олон өнцгөөс харах, асуулт асуух, сонирхол байхгүй болно. Нэг тийм унтарсан ч юм уу тий. Эсвэл магадгүй тухайн байгууллага сэтгэл зүйн аюулгүй байдал
хэр байна вэ гэдгийг зүгээр л байгуулгаар нь ороод ингээл харахтал тодорхой байж болох байхгүй юу? Чив чимээгүй, хин ч юу ч ярихгүй, хин ч үзэл бодлоо илэрхийлэхгүй. Асуулт асуунгууд буруу хариулчихна гээд мэдхгүй дараа л мэдчихэж байгаа ах. За мэдхгүй нараа л мэдчихэж байгаа ах гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яхаа аргагүй асуулт асууж сурна. За бусдаас өөрөө ингээд бүхнийг чиглүүлэхгүйгээр би бол босс, би бол бүхнийг мэдэгч гэдэг хандлага орхиод бусдыг оролцуулж сурна гэдэг бол өөрөө өөрчлөгдөн гэсэн үг. Өөрөө өөрчлөгдөн гэдэг бол асар хэцүү. За том албан тушаалтай, том дарга хийж байгаа хүн бусдын өмнө өөрчлөгдөөд сул дорой юм шиг vulnerable байдлаа харуулна гэдэг бол бас дахиад асар хэцүү. Тэгэхээр би ч гэсэндээ энэ зовлонг өөрөө амсч байсан. Учир нь гэх юм бол би их сургуулаа одоо бакалавра хүртэл ингээд Монголд хамгаалсан. Тэгээд дараа нь Австралид сурахад бол дандаа толгоогоо ажилуулах юмнууд асуудаг. Тэгээ яг үнэндээ маш олон жилийн туршид ингээд нэг чиглэлтэй явсаар байгаа толгоогоо ажилуулж сураагүй байт юм билээ. Эхний ингээд асуулт асуунгууд гайхаад паниктна, 2 дахь 3 дахь асуулт асуугаад зөндөө олон өөрийнхөө оролцох шаардсан шийдлүүд ингээд гаргах хэрэгтэй юм дасгал ажлууд, даалгавруудыг хийгээд ирэхлээр сүүлдээ бүр толгоо өвдөд, паниктаад, асар их стресст ороод хэцүүдэж исэн. Гэхдээ энэ бол яг хөгжлийн процесс. Ингэж бодож эхэлсэн учраас магадгүй ингээд урт удаан хугацааны туршид таны тархинд нөгөө нейронуудын холбоос бий болсоор байгаа тэр шийдэл хаадаг, боддог, сонирч байдал нь улам илүү хөгжиж байгаа юм л да. Тэгэхээр дарга нарын хувьд бас хэлэх зүйл болохоор хамгийн эхлээд та ингээл оролцуулах гал асуулт асуугаал за санал бодлоо, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээ гэдэг тэгэнгүүт сонин зүйлүүд ярьж болно, асуулт хариулахгүй байж болно. Гэхдээ бити бууж өгөөрэй гэж хэлмээр байна. Яг тэгвэл явцын туршид нөгөө хүн чинь олон жилийн туршид ганцхан чиглэлтэй явж ганцхан чиглэлтэй боддог байсан тэр аргачлалыг та эвдэж өөрчилж байгаа. Тэгэхээр тэр хүний тархинд ч юм уу тэр хүний тархинд шин одоо тархиных нь нөгөө нэг холбоостой замналуудыг өөрчилж байгаа учраас хэсэг хугацаанд шийдэл тань таалагдсан шийдэл орж ирэх хүртэл хэсэг хугацаа орноо. Тэгэхээр дэвчээртэй байх нь чухал. Гэхдээ урт удаан хугацаанд бол маш гоё үр дүнтэй арга. За миний хувьд анх коуч болоход бол асар хэцүү зүйл нь юу байсан бэ гэхээр асуулт асууж сурах. Тэгэхээр олон жилийн туршид нэг талдаа ингэж явсаар хагаад буцаагаад шал ондоо өөр мэрэгжил эзэмссэн чинь юу асуулт асууж чадахгүй байсан. Тэгэхээр баг бүтэн жилийн туршид ингэж хичээсний эцэстэл одоо би юм эхлэхээс өмнө байдлыг харж агаад хамгийн түрүүнд асуулт асуудаг, асуултаар хүмүүсийг чиглүүлж бүх гаргалаа гаргаж ирдэг гэрэхэд суралцсан байгаа л да. Тэгэхээр маш их төвчээр орно л гэж хэлмээр байна. За тэгвэл удирдлагуудаа болон одоо байгууллагада аюулгүй сэтгэл зүйн бий болохыг зорж байгаа хүмүүстийн менежерүүдтэй төвчээртэй байгаарай гэж захий тий. Тийм төвчээртэй байгаарай гэж захий. За аюулгүй байдлыг бий болгодог тийм аргачлал тусгай одоо юу гэдэг тий техник байдгүй. Янз янзын техникүүд байгаа. Тэгэхээр миний хувьд өнөөдөр 3 зүйлийг гол чухалчилж тайлбарлая гэж бодлоо л доо. Хамгийн нэгдүгээрт болохоор удирдлага хүн өөрөө зам гаргана. Удирдлага хүн өөрөө тэр өөрөөсөө эхлэн гэсэн. Тэгэхээр өөрөөсөө эхлэн гэхэлэр хамгийн түрүүнд өөрөө өөрийнхөө ажлыг хардаг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй болно. Тэгэхээр уламжлалт сэтгэлгээгээр бол одоо дарга бүхнийг мэднэ. Босс бүх хариулт байгаа. Босс бүх шийдвэрийг гаргана. Босс надад заавар өгнө, тий? Би өөрөө ч гэсэндээ даргийнхаа хувьд яг тийм өөрөөсөө тийм хүлээлттэй явдаг шүү дээ. Харин сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгоё гэх юм бол дарга ерөнхийдөө чиглүүлнэ. За одоо тий ерөнхий чиглэлийг өгнө. За тэр бусад нарийн жижиг деталуудыг гаргаж ирэхийн тулд даргын үүрэг юу вэ гэхлээр бүх хүмүүсийн оролцоог хангах. Хүмүүсээс санал авах. Хүмүүсийн тэр нуугдсан байгаа хэлэхгүй байгаа магадгүй өөрөө гаргаж ирч чадахгүй байгаа тэр зүйлийг гаргаж ирэхэд туслах. За тэгээд гаргаж ирээд тусалж одоо ингээд
ажил туршиж ингэж хийж байгаа бол тэрнээс нь сурах боломжийг, суралцах боломжийг одоо тий баг хамт олондоо олгох. Тэгэхээр хүн бол 70% нь ажил дээрээсээ суралцдаг. Зөвхөн 10% нь үлдсэн 10% нь бол одоо коуч нараас ч юм уу те. За 20% нь бол танхимын сургалтаас суралцдаг гэдэг үг байдаг шүү дээ. Яг үүнтэй адилхан 70%-ийн тэр суралцах боломжийг ажил дээр нь олгох хэрэгтэй. Гэтэл дандаа ингээл зааж өгөөл би бүхнийг мэднэ гэдэг юм бол нөгөө хүмүүс чинь тархиа автомат удирдлага дээр нь тавьчихж байгаа байхгүй. Автомат жолоодлого дээр нь тавьчихж байгаа гэсэн. Тэгэхээр машин хүртэл одоо автомат жолоодлагатай болчиход байна шүү дээ тий. Тэгэхээр ямар ч бодох шаардлага байхгүй. Манай захирал дараа бүгднийг мэдчихэж байгаа. Тэгэхээр би харин бодох зүйлээ өөр зүйл зориулъя гэдэг ч юм уу. Тэгэхээр одоо ингээл тоглоом тоглодог ч юм уу, шал ондоо ингээ зүйлүүдэд өөрийгөө зориулаад авчихна шүү дээ. За тэгэхээр бас зам гаргана гэдэг гэхээр нэгдүгээр техно захирал дарга өөрийнхөө удирдлага өөрийнхөө хийж байгаа ажлыг өөрөөр ойлгох нь байна. За хоёрдугаар гэх юм бол ажлагчдаа нөгөө ажлаа харах үнцгийг нь өөрчлөхөд туслах хэрэгтэй болж байгаа. Жишээлбэл ихэнхдээ одоо үйлдвэрлэл, имлэг гэдэг ч юм уу илүү процесс дээр л алдаа гарах юм бол ерөнхийдөө ажил нурдаг амь насны хариуцлага тооцогддог ажлын одоо ийм байгууллага байна л да тий. Түүний хувьд бол ихэнх алдаа юунаас гарч болох вэ гэхлээр анхаарал болгоомжгүй байснаас за мөн ажилтны хайхрамжгүй зан дадлаас ч юм уу үйлдэлээс хамааралтай байж болно. Тэгэхээр хайхрамжгүй байна, анхааралгүй байна гэдэг бол дахиад л яах вэ? Нөгөө тархиа автомат жолоодлого дээр нь тавьчихсан. Зөвхөн биеэ ирсэн. Би нь ингээд байгаад байдаг. Сүнсэн наахгүй байна гэсэн бодохтой л да. Тэгэхээр ажлаа харах үнцгийг ийм байгууллага илүү процессор удирдуулсан байгууллагын хувьд яаж өөрчилж болох вэ гэхлээр бүх процессд бол одоо шинжилгээг өөрчлөлтийг хийх боломжтой. Тэр өөрчлөлтийг та авчирнаа. Яагаад гэвэл та бүх ажлыг гардаж хийж байгаа гэдэг ч юм уу те. За альсгүй процесстэй алдаагаа одоо яг энэ процессын дагуу хийгээд ингээд хүмүүс тулгаад өгдөг шүү дээ. Гэтэл заримдаа яг тухайн мөчид тэр процесс бүх нөхцөлд ажиллахгүй байж болно. Тэгэхээр за би танд энэ процессыг те одоо эмчтэй за үйлчлүүлэгч орж ирлээ, өвчтөн орж ирлээ. Тэгэх юм бол яг энэ процессын дагуу мэдээж үйлчлүүлэгчтэй, өвчтөнтэй харилцсан, оншийг тодорхойлно. Гэхдээ тухайн нөхцөл байдлаас хамаарат та мэргэжлийнхаа өөрийнхөө эксперттэй мэдлэг дээр тулгуурлаад шийдвэрүүдийг өөрөөр гаргаж болно. Энэ бол зүгээр танд ажлаа явуулахад чинь тусалж байгаа нэг юм ажлын лист, чеклист, энэ процесс байгаад байгаамаа гэдэг ч юм уу те. Тэгэхээр яг энүүгээр өөр гарцгүй гэдэг ч юм уу. За эсвэл яг энэ процессын дагуу хийх ёстой. Та нар ямар санаачлаг гаргаж ирэх хэрэггүй гэдэг ч юм уу. Ингээд л эхлэх юм бол тушаагаад л эхлэх юм бол нөгөө хүмүүс улмал өөрийнхөө тархийг огт ажил дээр авчрахгүй гэсэн. Тэгээ тархиа ажил дээр авчрахгүй болохоор анхаарал төвлөрөхгүй, хайхрамжгүй хандна. Тэгээд нэг юм халтуурсан байдлаар ажиллаа хийнэ гэсэн үг л дээ. За би зөндөө олон зүйл хаалцчихлаа. Тэгэхээр нарийн хувьд ямар сэтгэл, ямар бодол төрөв? За тэгэхээр яг сая Балрагийн яаж байгааг сонссон чинь удирдлагууд яг гэдэг байхгүй юу? Өөрийнхөө хүснээр хийх гэдэг. Гэтэл ажилтнанд нь магадгүй тэрнээс илүү гоё cool idea-тай ажилтан байж болдог тийм. Гэтэл ингээд ажилтны гоё санаа гаргахгүй удирдлага өөрөө магадгүй мэдхгүй байгаа учраас ч юм уу эсвэл заримдаа бүр ингээд өөрөөс нь илүү гараад магадгүй өөрийнх нь албан тушаалыг эзлэгч байгаа ч юм уу тийм. Монголын зарим байгууллагад тийж харагдаад байгаа байхгүй юу? Ажилтнаа илүү доош нь гардаг удирдлагатай ажилтнаа. Тийм тохиолдол гараад байна л да. Тэгэхээр удирдлага хүний хувьд магадгүй таны удирдлаганд ажиллаж байгаа ажилчин чинь өөрөө танаас илүү төвшин сэтгэх тийм одоо аюулгүй байдлыг бий болгож өгөх хэрэгтэй юм байна. Ингэснээрээ таны ажилтан танаас илүү ингээд давж гараад одоо таны албан тушаалыг одоо юу гэдгийг эзлэхэд байгаадаа биш таны илүү одоо юу гэдгийг таныг илүү хүчрхэгжих та энэ хүнтэй хамтраад багаараа болвол илүү нэг толгооноос 3 толгой илүү бодно тийм нэг толгоноос 10 толгой илүү бодно.
тэр илүү хамтдаа хоол явна гэдэг байдлаар харуул зүгээр юм болов гэж бодогдлоо. Яг үнэ. Тэгэхээр манлайлал гэдэг бол албан тушаал, нэр хүнд дээр бол хязгаарлагдахгүй. Тэгэхээр би баас учраас би бол манлайлагч, дээрээс нь би бүхнийг шийднэ гэдэг юм бол та нэг талаараа тэр удирдлага хувь хүнийхээ төгжөөгүй юм л гэсэн үг. Өөрийгөө ялан дийлнэ гэдэг бол хамгийн хэцүү. Тэр дундаа албан тушаалаас өөрийгөө холдуулаад тухайн ажлын хамгийн чухал хувь нэмрийг ажлын үн цэнийг нэмэгдүүлнэ, хийж байгаа ажлаараа дамжуулж нийгэмдээ байгууллагадаа үн цэн бүтээнэ гэдэг бол манлайлагч хүний хамгийн чухал үүргүүдийн нэг. Хэрвээ та тэр албан тушаалдаар суучаад надаас доор байгаа хүмүүс надаас илүү гарчна, дээр удирдлагуудад илүү харагдчихна. Тэгээд ингэсээр хагаад би өөрөө албан тушаалаа алдчих магадгүй гэж байгаа л уучлаарай. Та бусдын болон байгууллагынхаа дээрээс нь магадгүй улс орныхоо хөгжих боломжийг хааж ийн гэсэн. Яг одоо бусдын хөгжих боломжийг, өөрийнхөө хөгжих боломжийг, улс орны хөгжих боломжийг хааж ийнэ гэсэн үг. Тэгэхээр ийм та өөрөө бас бусдад чиглүүлээд бусдаас суралцж чадах юм бол хурдан хөгжиж байна. Тэгэхээр тийм удирдлагуудын хувьд бас сэтгэлд нь бас айдас байна тий. Айдас байна тий. Яг гоо ажлаа алдчихгүй гэдэг айдас байна гэсэн. Тэгэхээр магадгүй айцаар удирдуулсаар байгаад өдий зэрэгт хурцсан. Буцаагаад яах нь айцаар дахиад удирдах шүү дээ. Тийм бай. Тэгэхээр манлайлагч удирдлагуудын хувьд яагаад удирдлагын коучтай ажиллах ёстой вэ? Өөр хүмүүсээс дэмжлэг авах ёстой. Өөрөөсөө илүү бахаа гэхэлэр яг энэ би ер нь миний ажлын зорилго юу юм? Миний амьдралын зорилго юу юм? Миний амьдралын зорилго энэ албан тушаалыг хайрлж хамгаалаад ингээд цалингаа нэмэгдүүлээд амьдрах юм уу? Тэ? Яг үнэндээ би юм зорилгын төлөө төрсөн гэдэг ч юм уу юм. Олон янз янзын аргуудаар тухайн удирдлага дээр ажиллаж болно л да. Тэгэхээр нарагийн хэлдэг бол яг үнэн. Бүх өөрчлөлт дээд удирдлагаас хамаарна. Удирдлагаас гарч ирнэ. Удирдлага өөрөө өөрчлөгдөж, тухайн байгууллагын соёл, үнэт зүйлс, зан дадал бүх зүйлүүд өөрчлөгдөж эхэлнэ. Тэгэхээр хамгийн нэгдүгээр алхам бол зам гаргаа гэдэг бол та өөрөө нэгдүгээр өөрчлөгдөв. Хоёрдугаар ажиллагчдаа тэр тухайн ажлыг харах үнцгийг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа энэ бол инновацлаг, бүтээлч сэтэл санаагаар санаан дээр тулгуурлаж бизнесийн амжилт нь бизнест нь урагшилдаг байгууллагын хувьд бол ялангуяа энэ бол хамгийн чухал. Тэгэхээр хүн хамгийн их инновацлаг бүтээлч байдлыг хоошин татдаг зүйл бол шүүмжлэл байдаг. Шүүмжлэл гэхлээр цаана нь юу гэсэн үг гэхээр яг өмнөх дугаараар ярилцсан хүн хоорондын харилцаанд эрсдэл гаргачихгүй гэдэг тэр айдас. Би таалагдхаа болчихгүй, би дарагдаа таалагдхаа болчихгүй, би нараа таалагдхаа болчихгүй. Ямар тэнэг санаа гаргачихгүй. Аскул нөгөө сөрөг хандлагатай дандаа юм бүхнийг ингээд олон талаас нь хараад хамаг цаг үрээ зоогоод идэх хүн болчихгүй гэж чимээгүй суугаад байдаг. Яг тэр чимээгүй суугаад байгаа нөхцөлд тэр бүх инновацлаг бүтээлч санаа нууг одоо ингээд тэр хүнтэй хамт алга болж байгаа гэсэн. Тэгэхээр та инновацлаг бай, бүтээлч бай, бизнесдээ хувьсал авчирья гэх юм бол хүнээсээ хайх хэрэгтэй. Технологи мэдээж олон янзын гайхалтай хувьслуудыг авчирч байна. Гэхдээ технологийн 90-100-д тэр технологиг альж байгуулдаг аваад хэрэгжүүлж байна. Хэрвээ competitive advantage буюу давтарчгүй тэр давуу талаа байн хадгалъя гэвэл тэр хүнээсээ л алт эрдэнэсийг гаргаж ирж нээн илрүүлэх хэрэгтэй байна. Үүнийг бол аль хэдийн хувийн байгууллагууд бол аль хэдийн үнийг ойлгоцсон дарга захирлууд нь өөрчлөгдөх гээд коуч нартай ажилладаг ч юм уу өөрийгөө өөрчлөөд удирдах арга барилаа өөрчлөхийн тулд нэлийн хичээж эхэлж байна л да. Бас сүүлийн үеийн яалтчгүй одоо Z generation гэж нэрлэдэг байгаа тийм залуучууд маань ялангуяа 90-ад оноос хойшоо залуучууд маань бас хөдөлмөрийн зах зээл рүү ороод ирсэн байгаа. Тэгээд яг энэ хүмүүс маань илүү тийм нэгдүгээрт шудраг, хоёрдугаарт гэх юм бол тэгж
одоо айцтай биш илүү ингээд нээлттэй орчинд ажиллахыг хүсдэг болцсон юм байна гэж ажиглагдаад байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг магадгүй хуучин ингээд айцаар удирдах болдог байсан үе болвол одоо болвол ялангуяа ингээд энэ байдлаар 10 жил үргэлжлээд ирэхэд одоо ч 2000 оныхан чинь ажлын байр дээр гараад ирсэн байгаа эхнээсээ. За 2000 тэгэнгүүт 10 оныхан чинь 10 жилийн дараа ажлын байр дээр гараад ирнэ. Энэ хүмүүс бол шал өөр сэтгэлгээтэй хүмүүс гарч ирэх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийг удирдахын тулд айцаар удирддаг үед бол яалтч байхгүй болох юм байна. Тэгэхээр энэ хүмүүсийг удирдах яалтчгүй л те одоо 80 70 оны хамаа удирдах ажиллаж энэ хүнээ хооч үе бэлтгэх хэрэгцээтэй тулгарна. Тэрэнд бэлтгэхийн тулд бид нар өөрсдийнхөө харах өнцгийг бас өөрчлөх хэрэгтэй юм болов уу гэж бодлоо. Тэлгүй яг үнэ. Тэгэхээр одоо Монголд яг юм millennial generation залуу үеийнхэн ажилд нэг жил болоод гарчдаг ч юм уу те 3 сар болоод гарчдаг байгаад байгаа шүү дээ. Энэ тухайн байгууллагын соёл дарга нарын харилцаа ч юм уу те тухайн байгууллагын соёл менежментийн арга барил өөрт нь огт таалагдахгүй байна гэсэн үг. Хоёрдугаар бас нэг юм судалгаа байдаг л да. Миллениалууд баруунд ч гэсэндээ ажлын арга барилыг бол үнэхээр хувьсан өөрчилж байна. Өөрчлөлтөө яаж вэ гэхлээр яг энэ технологийн маш хурдтай явж байгаа тодорхой бус энэ технологийн 90 бол бид нэр тасралтгүй суралцах хэрэгтэй гэдгийг энэ залуу үеийнхэн ясмахандаа тултал ойлгочихсон. Тэхийн тулд нөгөө байгууллага нь хамгийн түрүүнд ямар байгууллага сонгодог гэхлээр надад суралцах боломжийг олгож гинөө. Миний хөгжилд анхаарж гинөө. Хэрвээ миний хөгжилд анхаардаггүй надад суралцах боломжийг олгодоггүй. Дээрээс нь нөгөө дарга захирал нь шийтгэлээр удирддаг айлгадаг бол уучлаарай энэ бол миний хэрэгцээнд нийцэхгүй юм байна. Яагаад нийцэхгүй гэхлээр би энэ 90-100-д амьд үлдэх учиртай тий. Хөгчгүй ингээл цалингаас цалингийн хооронд ингээл зөвхөн одоо юу гэдгийг өөрийнхөө биеийг авчраал ингээд байх юм бол миний тарих ажиллахаа болно. Тарих ажиллахгүй шинийг сэтгэж чадахгүй бол би юун тий дараагийн төвшөнд гарч өөрийгөө хөгжүүлэх. Ингээ хөгжиж чадахгүй л энэ барууны залуус чинь дэлхийн ертөнцийн тэр чигээр хувьсан өөрчлөгдөд байна. Би өөрөө бүхний ард үлдэх юм байна гэдэг юм айц цахаад байгаа юм. Тэгэхээр залуу үеийнхэн ажил дээрээ суралцах боломжийг хайж байгаа. Энэ суралцах боломж гэдэг бол дахиад л таны тэр сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгох тэр өөрийнхөө тэр альтернативыг тий залуу үеийнхэн нээн илрүүлэх тэр боломжийг бүрдүүлэхтэй холбоотой байгаамаа. За тэгэхээр инновацлог байгууллагуудын ихэнх нийтлэг ураа юу гэдэг вэ гэхээр муу санаа гэхээр бас арай яван хатан гэж бодож байна. Тийм байна. Bad idea. Тэнийг санаа огт байхгүй. Муу санаа тий. Тэнийг санаа гэж л ерөөсөө огт байхгүй. Харин ямар ч тэнийг санааг явцын донд бид нэр сайжруулалт болдгоо. Бүх санаа бол илэрхийлсэн санаа болгон сайн санаа юм аа гэд. Pixar-ийн нэг ураа байгаа юм л да. Бидний бүх киноны хамгийн ихний санаа, хамгийн ихний хувилбар маш муу байдаг. Маш тэнэг байдаг. Гэхдээ бид нар процессын донд, явцын донд маш сайн сайжруулж чаддгаа гэд. Тэгэхээр бүх инновацлог байгаа байгууллагуудын хамгийн гол нийтлэг санаа бол ийм байдлаар ажиллаа харах өнцгийг нь өөрчилсөн байгаад байна. За хоёрт нь би бас сая ингэж бодглоо л да. Залуучууд гэдээ ярихаар одоо ингээд төгсөж байгаа их сургууль төгсөж байгаа залуучуудыг харахаар доор хаяж бараг 2 хэлтэй төгсөд байгаа юм болов гэж харагдаад байна л да. Эсвэл миний эргэн тойронд төгсөж байгаа залуучууд тийм юм уу? Ямар ч байсан ингээд англи хэлтэй, тэгээд англи хэлний хажуугаар япон хэлтэй, эсвэл англи хэлтэй, франц хэлтэй, англи хэлтэй, герман хэлтэй, эсвэл англи хэлтэй, хятад хэлтэй гэж ингэж бакалавр төгсөд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо төгсөж байгаа залуучууд маань бидний үетэй харьцуулахад хамаагүй илүү тийм чадвартай хүмүүс байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхээр энэ хүмүүсийг бид нэр удирдах ажиллуулна гэдэг өөрөө бид нар өөрсдөө дагаж одоо хөгжиж
өөрчлөгдөж өөрсдийнхөө одоо харах өнцгийг өөрчилж л удирдахаас өөр аргагүй болох гэдэг юм болов уу? Магадгүй бид нэр өөрчлөгдөхгүй бол нэг 10 жилийн дараа хөдөлмөрийн зах зээлээс одоо хасагдах ч магадaltaй болов гэдэг бодол аюу их төрдөг болчиход байгаа сүлээд. Тэлгүй яах вэ? Одоо үүнтэй холбоотой яг адилхан бас нэг жишээ болохоор барууны энэ залуучууд яг тухайн мөчтөө ажил дээрээ суралцсан, дээрээс нь тасралтгүй суралцж байгаа. Их сургуулаа төгсөөд их сургуулийн дипломоос гадна дипломд нэг их ач холбогдол болчихсон байгаа даа шүү дээ. Байнга суралцахдаа технологийн тал руу нэлээд суралцж байна. За өөрийнхөө манлайлалын талаа, хувь хүний хөгжлийн тал руу нэлээд суралцж байна. Тэгээд их сургуулиар олж авсан мэдлэг бол яах нь 3 жилийн дараа л одоо баг 2 жилийн дараа ч үлж юм дөө. 2 жилийн дараа гэхэд зах зээлд одоо нөгөө хэрэггүй болчиход байгаа байхгүй юу? Яг тийм энэ технологийн 900-д чинь бүх зүйл юм хурдтай яваад байна. Тасралтгүй суралцахгүй бол болохгүй байгаа байна. Тэгтэл 8 цагийн туршид өдрийнхөө 8 цагийг зориулдаг энэ ажил дээрээ толгоогоо ашиглаад суралцахгүй бол тэгээд л зах зээлээс арчигдэн шүү дээ тийм байна. За тэгэхээр зөвлөж заахгүйгээр яаж удирдах юм бэ гэдэл нэг юм өгнүүд байгаад байдаг. Тэгээд энэ дээр би нэг жишээ хэлмээр байна л да. Ер нь ингээл ээж аауд бид нарт дандаа л зааж зөвлөдөг шүү дээ. Эцэг их заагаал зөвлөөл үг авахгүй байна гэж загнаал. Тэгээд тусам ер нь хүүхдүүд бид нар ямар зан гаргадаг вүлээ? Зөрүү зан гаргана. Альсгүй бүх алдаа юмнуудаа нууж эхэлнэ. Шиг ээж загин чинь, аав загин чинь. Нуучи хэлээд яах юм. Өөсөө хамаагүй энэ юм хэлчих юм бол дараа нь асуудалд ордог. Тэгэхээр яг үүнтэй адилхан байгуулгын дарга захирлууд, удирдлагууд, ялангуяа дунд шатны удирдлагууд тийм дандаа л ингээл заагаал хэлээл удирдаал ах юм бол хүмүүсийн одоо танаас бүх зүйлүүд ингээд нууж эхлэх нь байна. Алдаагаа нууж эхлэх нь байна. Шин саналаа нууж эхлэх нь байна. Өөр шинэлэг үзэл бодлуудаа хуваалцахгүй байна. Хоёрдугаар гэх юм бол яг тарих судлалын судалгаагаар хүн ингээд зааж зөвлөж эхлэнгүүд хүний тархины хүлээн авдаг тэр рецепторууд хаагддаг юм. Тэгэхээр шууд өөрөө мэдхгүйгээр яах нь чихэн хаагддаг гэсэн. За. Тэгэхээр хувьд бас жоохон удирдлагуудыг айлгцсан уу гайгүй юу? Суралцах боломж зөндөө харагдаж байгаа хаа. Мэдээж одоо удирдлага хүний хувьд бол хамгийн ер нь бол удирдлага байна гэдэг бол асар хэцүү. Тэ? Хүн удирдна гэдэг бол хүнийг хөдөлгөнө гэдэг бол асар хэцүү. Тэгэхээр асар хэцүү учраас та зөндөө алдаа гаргана. Гэтэ яг үнэндээ алдаанаасаа суралцаж чадж байгаа бол та хамгийн сайн удирдлагуудын нэг. За тэр дундаа тэр алдаагаа өөрөөсөө хайж чадж байгаа бол. Таны нэг юм үг байдаг шүү дээ. Таны эргэн тойронд ямар нэгэн зүйл болохгүй байгаа бол асуудал үүсэж байгаа бол та хувь нэмрээ оруулсан байдаг. Суурийг нь тавьсан байдаг, өөгшүүлсэн байдаг. Тэгэхээр бидний эргэн тойронд асуудал байгаа бол бидний дургуг хүргээл ингээл байгаад байгаа бол яг үнэндээ бид нэр хувь нэмрээ оруулсан л байдаг. Тэгэхээр өөрөөсөө алдааг хаах нь чухал ах нь. Гэтэ өөрөөсөө алдааг хаахтаа юу гэдгийг би бол одоо ястай арчаагүй амтай гэл тэ. Яг бүр хөв хөнлөгөө хит ингээд хүлээж авах юм бол дахиад бэрхшээлийг даван туулах чадамжийн модельээр тулгуурлаа бодох юм бол шууд тэр хүн ундаг байгаад байгаа юм л асар их гүн стресст ордог. Илүү алдаагаа харахтаа эндээс суралцах зүйл нь юу байв гэж арай харах өнцгөө өөрчилж харах учиртай. За алглаа. За дараагийн арга нь ямар арга байх вэ? Дараагийн арга зөндөө ярилцсан байгаа. Гэхдээ оролцуулах гэж байгаа. Оролцуулах дундаа бол сайн асуулт асуух, дэмжлэг хүсэх. За буцаагаад хариулт өгөх боломжийг өгөх. Эхлээл ингээл хариултаа өгөхдөө янз янзын нушаа хариулт өгдөг өгж болно. Асуулт асуугаар тэнийг хариулт өгж болно. Гэхдээ яг үнэндээ та асуулт асуунараа дахиад хэлэхэд тэр хүний толгойд бодох тэр
орон зайг үүсгэж байгаа. За дараагийн удаа дарга асуулт асуудаг учраас би бэлтгэлтэй орж ирээ гэд өөрийгөө ингээд сориод бэлтэд ороод ирж болох нь шүү дээ. Тэгэхээр энэ асуулт асуух тухайд би нэг дээр үед гурвалжин тодорхойлсон юм л да. Энэ гурвалжин сэтгэл зүйн аюулгүй байдал бий болохтой холбоотой 9 сард энэ гурвалжинд уршаад хичээл зааж исэн байгаа юм. Тэгэхээр энийгээ би сэргийн дахид та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. Асуулт асуухдаа альсгүй л ингээд танай одоо ажилтан чинь заавар авах гал те нөгөө нэг заавар авах гал өөрөө бүх юм ингээл танаа шийдвүүлэх гэл ингээл ороод ирэх юм бол энэ гурван загварын дагуу асуулт асуугаад чиглүүлэл гаргаарай гэж байгаа. Нэгдүгээрт нь юу вэ гэхээр тухайн ажилтай холбоотой эцсийн үр дүнг харуулах эерэг дүр зургийг бий болгох тэр асуултыг асуух. За энэ ажиллаараа дамжуул чи юу бүтээх гээд байгаа юм? Хамгийн эцсийн үр дүнг нь юу гэж харж байна? Тэ? За одоо энэ ажил хамгийн одоо сайнаараа ингээд бүтчлээ гэж явагдаж байна гэж бодъё. Тэгэх юм бол хамд ямар дүр зураг бууж байна? Тэгэхээр хүний тарих хоёр зөвлөлд асар хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг. Нэгдүгээр гэх юм бол бидний тархиндаа бий болгодог дүр зураг, имиж, төсөөлөн бодол. Өмнө нь бас зөндөө хуваалцж ирсэн баг. Хүн тархиндаа эхлээд хийж бүтээгч байгаа зүйлээ тархиндаа бий болгоод дараа нь түүнийг амьдрал дээрээ яг нь бодит байдал дээр бий болгодгоо гэдэг үг байдаг. Яг үнэ. Тэгэхээр тухайн хүн ингээл ажилтай холбоотой асуулт шийдэл ороод ирэхэд тэр шийдлийг нь яг нь өөрөөс нь асуух нь шүү дээ. Чиний тархинд юу гэж бууж байна? Одоо магадгүй хоёулаа ийм шидэд тохиур байлаа гэж бодъё тий. Тэгэх юм бол чи энэ ажлыг хамгийн сайн, хамгийн хүссэн үр дүнгээр ингээд бий болгочлоо энэ шидэд тохиураар ашиглаад тэгвэл энэ яг яаж харагдаж байна? Хоёулаа чөлөөтэй сэтгэе гэдэг ч юм уу тий. Тэгэхээр хамтдаа төсөөлөх хэрэгтэй байгаа. Шууд ингээд деталь руугаа ороод шууд аналитик хэд их аналитикл зүйлүүд яриад логик зүйлүүд яриад олон талаас нь шүүмжлэл ирэх юм бол тэр хүн шууд хаагдана. За хоёрдугаарт гэх юм бол өөрийгөө таньж мэдгэхэд туслах тэр асуултыг асуух. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр чи тэгвэл энэ тухайн ажлыг гүйцэтгэхдээ ямар ур чадвар, ямар давуу талаа ашиглах юм? Чамд ямар нөөц боломжууд байгаад байгаа? Энэ ажлыг гүйцэтгэхдээ хэн баймаар байна гэдэг ч юм уу те. Тэгэхээр би өөрөө энэ ажлыг гадаж хийж байгаа шүү. Би өөрөө нэр хувь хүнийхээ хувьд энэ давуу талаа ашиглаж болох юм байх шүү гэх мэтчлэнгээр ажил хүн хоёрын хооронд тэр амьд холбоосыг бий болгох. Ийм чиглүүлэх асуулт. За гурав дахь нь болохоор санал шийдэл олоход нь чиглүүлэх асуулт байгаа. Яг чамд ямар шийдлүүд байна? За одоо яг шийдэл байхгүй бол та чи 3 хоногийн дараа дахиад хоёулаа уулзъя. 3 ийм шийдэл гаргаад ирээч. Тэгээ энэ шийдэл дээр ярилцъя. Одоо харин нөхцөл байдал яг ихэнх удирдлагуудын донд яаж явж байгаа гэхээр шууд заагаад эхэлдэг. Одоо ер нь бол энийг ингэж хийн, энийг тэгэж хийн, энэ бол буруу, энэ бол зөв. Яг миний хэлсний дагуу хийгээд иргэлдэг тий. Тэгэхээр энэ гурвалжны хувьд чамд ямар бодол төрөв? Тэгэхээр яг хуу хоёр дахь нь бол надад байдаг бас удирдлагын арга барил байна. Би илүү одоо юу гэдэг нь тий би өөрөө ингээд айгу богино хугацаанд хийчих байсан ч гэсэн яг бэлтгэж байгаа хүнээ хичнээн удаан хийсэн ч алдсан ч хамаагүй өөрөөр нь хийхийг хичээдэг. За тэгэл за чи нэг хийгээд дэр чи юу гэж бодож байна? За чи өөрийнхөө саналаар өөрийнхөө нэг хийгээд дэр гэл тэгэл болохгүй болвол за дахиад нэг хийгээд дэр ингэчүүл яах вэ гэдэг ч юм уу тий. Тэгээ заримдаа бүр миний боцноос илүү гоё үр дүн гаргаж чаддаг. Орчин үеийн бас залуучдыг аягүй хүндэлдэг болчиход байгаа шүү дээ. Тэгээд зарим тохиолдолд бол яг дутууд бол мөзөл гарсан ч гэсэн алхамаар заагаад өчгөөр хүмүүс аягүй дуртай хүлээж чаддаг. Би өөрөө энийг хийснээрээ сурж ийн гэж хүлээж чаддаг. За зарим тохиолдолд гэхдээ ингээд байн буцаагаад байхаар бас те нэг муугийн үзэх гээд байгаа юм шиг тийм байдлаараас хандах тохиолдол байж болцсохгүй гарч ирсэн гардаг байх тий. Тэгэхээр тэрэн дээр ч гэсэн бас залуучуудаа одоо суралцж байгаа хүмүүстэй хандаад хэлэхэд бас харах өнцгөө өөрчлөөд үзээрэй. Удирдлагч нь харах өнцгөө өөрчлөө таныг сурах гад ажлын байран дээр нийт мэдлэгийнхаа 70%-ийг сурч авдаг тий. Тэр 70%-ийг
сурах боломжийг ч олгоод турших боломжийг ч олгож байгаа бол та энэ боломжийг маш их боломж танд айгүй ховор тохиолдох боломж гэж бодоод тэгээд хүлээж аваад үзээрэй гэж бас хэлмээр санагдлаа. Яг үнэ. Тэгэхээр Нарагийн хэлсэнчлэн нэлээд ярилцаад цаг болцсон байна. Цаг айгүй маш хурдан өнгөрд юм байна. Тэгэхээр 3 дахь алхамлгаа оръё. 3 дахь нь юу вэ гэхэлээ за ингээд ийм асуултын аргаар та чиглүүлчлээ тий. Чиглүүлэн за олон удаа буцааж болно. Тэгээд зөндөө олон таалагдахгүй, удирдлага таалагдахгүй санаанууд гарч ирж болно шүү дээ. Яг үнэндээ та яагаад удирдах албан тушаал, захирлын албан тушаалд ч юм уу, даргын албан тушаалд хүрчээд байгаа гэхлээр та тухайн ажлаа маш сайн хийдэг учраас 10 хурушгээ мэддэг учраас та тэр албан тушаалд дэвшчихэд байгаа шүү дээ. Тэгтэл яг тэр ажилтай ч холбоотой таагүй тэнийг санаа гаргаж ирдэг ч юм уу, эсвэл таны алдсан алдааг тавтах санаа гаргаж ирээд байх юм бол та хилээ хазаад асуултаар чиглүүлэх нь байна. Тэгээ ажлынх нь эцсийн үр дүнг хоёулаа яах нь хоёр талаасаа брейнсторм хийж те хоёр талаасаа ингэж гоё зураглаж төсөөлж гаргаж ирэх нэ штэ. Хүүхдтэйгээ одоо юм төсөөлөн бодох тасгал хийж байгаа юм шиг те. Тэгэхээр тэгээд янз янзын ийм сонин санаанууд гараад ирэхэд бол ерөөсөө л удирдлага хүний өөгшүүлэх хамгийн гол арга бол одоо appreciate буюу санаа бодлоо илэрхийлсэнд нь талархах. Талархах нь гэхээр ёо ямар бялдууч юм бэ тий. Тэгээ яа дандаа баярлаа гэж хэлж яхаа ямар бялдууч юм. Тэгээ сайхан загнаал гаргачул уг надаа амар байдэн шүү дээ гэдэг ч юм уу. Би загнуулахгүй бол юу явдгүй маа гэдэг ч юм уу. Нэг тийм юмнууд байгаад идэг шүү дээ. Тэгэхээр хэрвээ огт санаа гаргадаг чив чимээгүй байгаад байдаг ажилтан чинь санаа гаргаал ингээл дэвшүүлэл ирж байгаа бол хамгийн түрүүнд таны санал шүмжөө өхөөс өмнө чиглүүлэхээс өмнө хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол за санаагаа ингэж бодож илэрхийлж авчирсанд баярлалаа. Илэрхийлж агаад чинь саашаалтай байна. Маш сайн байна гэж хэлэх нь шүү дээ. Тэгэхээр шууд энэ санааг нь сайн муу гэд үнэлээд болохгүй бүтэмжгүй амьдрал дээр боохгүй гэж хэлж болохгүй нэ. Тэ? Санаагаа илэрхийлсэн баярлалаа гэж хэлэх нь шүү дээ. Яг энэ үед хүний тархинд юу болж байгаа вэ гэхлээр нөгөө айдас нь багасаад тайвширч байгаа. Энэ чинь зөв зүйл юм байна шүү дээ. Дахиад л би хэлээдсэндээ хүний тархины хамгийн чухал үүрэг бол амьд үлдэх. Тэгэхээр амьд үлдэхийн тулд буюу өдөх хоолтойгоо байхын тулд ажлаа авч үлдэх. Тэгээ ажлаа авч үлдэхийн тулд даргадаа таалагдах хэрэгтэй. Тэгээ даргын харж байгаас өөр санал гаргана гэдэг бол асар хэцүү. Даргын өмнөөс санал дэвшүүлнэ гэдэг бол бүр асар хэцүү. Хүн хоорондын тэр амьд үлдэх инстинкттэй холбоотой асар том эрсдэл гаргаж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм байна. Тэгэхээр санал бодлоо илэрхийлээд нь хүндэтгэх, талархах гэдэг тухайд нараад ямар бодол төрөв? Тийм байна. Магадгүй тухайн санаа нь үнэхээр муухай, онцгүй тийм магадгүй бүр өмнө гарч ирсэн тухайн даргын гарч ирсэн алдаа байж болно. Тэгсэн ч гэсэн төвчээртэй байх хэрэгтэй байна. Тэгээд одоо юу гэдэг муухай байсан ч гэсэн цаашид энэ хүн магадгүй ирээдүйд бүр илүү гой санаа гаргаж байж магадгүй. Тэгэхээр юу ч гэсэн тэр хүндээ санаа гаргах нь өөрөө зөв шүү. Өнөөдөр таны санаа дэмжигдэхгүй дээрөөсөө чухал биш. Тэнийг санаа гэж огт байхгүй. Тэгэд ингээд нөгөө тархиа ажиллах боломжийг нь л олгоод байна л да тий. Яг тэгэхээр хэрвээ одоо юу гэдэг удирдлагадах ажилтнаа ямар нэгэн байдлаар санал санаачлаг гаргахгүй зөвхөн миний хэлснээ л хийдэг хүн болгоно гэх юм бол би зүгээр л утсан хүүхэлтэнүүд бэлтэж чинь тий. Тэгэхээр би л байхгүй бол утсан хүүхэлтэнүүд бол ажиллахгүй. Гэтэл сайн удирдлах хүн бол намайг байхгүй байсан ч гэсэн ажил явдгаар явж л байхыг хэлэх гээд байгаа шүү дээ. Яг үнэ. Тий. Ингэж та өөрөө бас ингээд тодорхой ажил амьдралынхаа балансыг барьж чадна. Тэгэхгүй болохоор нийтлэг ажиглагддаг дүр зураг гэх юм бол удирдлагууд нь ялангуяа нэг дунд чатны төвчний удирдлагууд бол маш завгүй тий. Бүх хариуцлагыг өөр дээрээ хүлээсэн өдөр шөнөгөө илүү цагаар одоо шөнө оройгоо суудаг ийм дүр зураг харагдаад байна. Тэгэхээр та бага бэлтгэх нь зөв юм аа гэж хэлмээр байна. Ер нь аль бас миний арга барилч гэсэн юм ийм тал руугаа бэдэ. Тэгэнгүүт бас юу гэж зарим хүмүүс юу гэж хардаг вэ гэхэлэр энэ нөхөр бусдаар ажил хийх гэдэг.
өөрөө баг ингээ хойно артан сууж үлдээд байна гэдэг байхгүй юу? Тэгэхээр энэ тохиолдолд яах ёстой вэ? Тэгэхээр лидер хүний дарга хүний ажлыг нөгөө ажлын ойлголт буруу одоо харах өнцөг өөр байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр дарга лидер хүний хамгийн чухал үүрэг бол тэр ажлыг хийх биш шүү дээ. Яагаад яг үнэндээ хүмүүсийн толгой дээр тавьчихад байгаа юм тэр хүмүүсийг идэвхжүүлэх, зоригжуулах, урамшуулах замаар тэр нуугдсан байгаа алт ертөнцийг нь гаргаж ирээд өөршгөө тийм ундаг гүйцэтгэлтэй хүн болох л ахгүй юу. Гэтэл яг өөрөөсөө ч илүү болгомоор байна. Тийм өөрөөсөө ч илүү болгоно. Яг үнэндээ ингээл дээр нь суучаад би бүхнийг бодноо, би ганцаараа хийнэ гэл ингээд ах юм бол хинч тархиа хоёулаа нэг гой үг болоод ирлээ шүү дээ. Хинч толгоогоо тархиа ажил дээр авчрахгүй. Нараа бүхнийг шийдчих юм ч өө яшиг. Яг надтай анх би Монгол хүмүүстэй коуч хийгээд яг ажиллахад нийтлэг ажиглагдаг зүйл бол энэ. Юу вэ гэхээр шууд асуулт асуухаар зөв хариулт өгнө гэж их сандардаг. 20-дугаар гэх юм бол огт бодож үзээгүй байдаг. 3-дугаар гэх юм бол энэ асуулт асуугаад намайг яах гээд байна гэсэн байдлаар жоохон имээдэг тал бий. Тэгээд ихэнхдээ орж ирэхдээ ямар байдалтай орж ирдэг вэ гэхээр би танаас зөвлөгөө авах гэсэн. Та надад энэ шийдлийг хэлээд өгчөөч. Та надад яг энэ шийдлийг л хэлээд өгч гэд ингэж орж ирдэг. Яг үнэндээ миний шийдэл тэр хүн тохирохгүй байж болно. Яг үнэндээ миний харж байгаа өнцөг шал ондоо байж болно. Гэтэл тэр хүн өөрийгөө маш сайн мэднэ. Дээрээс нь өөрийнхөө нөхцөл байдлыг маш сайн мэдэх учраас тухайн хүнээс нь гаргалгаа гаргаж ирэхэд бол зөндөө олон асуултыг асуудаг. Эхлээд паниктна л да. Эхлээд паниктна нилээн одоо эхлээд бол ингээл янз янзын хариултууд өгөөл ингээл нилээн их замбраагүй ярина. Тэгээд нилээн хэсэг хугацаанд ажилласны дараа бүх бодлууд нь зэгцрээд бүх зүйл нь өөрийнхөө гарт нь ороод дээрэс нь өөрөө тэр өөрчлөлтийг шууд амсаж эхэлдэг. Тэгээд нэг мэтгэд хүмүүс маань яг бие дагаад эхэлчихэж байгаа юм л да. Коуч хүний хамгийн чухал үүргүүдийн нэг бол ерөөсөө л хүнийг бие даалгах. Өөрөөсөө хамааралтай байж болохгүй. Аль болох хурдан хугацаанд ажиллаад бие даалгах байдаг. Тэгэхээр удирдлага хүний ч гэсэн нэг хамгийн чухал үүрэг бол тухайн багийг бие даалгах шүү дээ, хүнийг бие даалгах. За эргээд ярьсан зүйлүүдэд өгнөд үзэх юм бол ажлаа харах өнцгөө та нэгдүгээрт өөрийнхөө үүргийг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй байх нь байна. За ажлагчдад өөрийнхөө ажлыг харах өнцгийг өөрчлөх хэрэгтэй. Тэхийн тулд та зам гаргана, өөрөөрөө үлгэрлэх хэрэгтэй болно. Хоёрдугаар гэх юм бол оролцсон сэтлийг тэгэхээр миний хувьд дандаа теллинг буюу одоо ингээд заалгаж өссөн учраас коуч болох надад асар хэцүү байсан. Яг түүнтэй адилхан та зүгээр л нэг ажил дээрээ тушаад нэг асуулт асуух асар хэцүү. Тэгэхээр үүнийг бол гэхдээ сууж болно. Хоёрт нь гуравт нь гэх юм бол илэрхийлсэн санаа болгоныг зөв бурууч байсан хамаагүй илэрхийлсэнд нь талрах. Би энэ буруу санаа одоо юу гэдгийг шал тэнэг санаа, буруу санаа гэж би дотроо бодцоод юу гэж би баярлаа, талархлаа, гоё санаа байна гэж хэлэх юм. Эн чинь болстой чи ихэнх дүр эсгэлцтэй гэж. Яг үнэндээ энэ дүр эсгэл бити тэгж хэл. Зүгээр л илэрхийлсэнд баярлаа, тэ? Бараг нөгөө миний ажлаа сайжруулах тэр бодож байгаа талархаж байна. Тэр бодож байгаа үйлдэлд талархах өөгшүүлэх хэрэгтэй байх нь шүү дээ. За хараад ямар дүгнэлтэй байна. За яалтчгүй бидний өнөөдөр тулгараад байгаа одоо байдаг тийм ийм асуудлуудыг айгаа зэгцтэйгээр тэгээ дээрээс нь бас одоо тодорхой алхам дараалтайгаар харах өнцгөө өөрчлөх сэтгэлгээний хувьсэл хийх ийм одоо сэдв байлаа гэж бодож байна. Тэгэхээр бас энэ чухал сэдвийг хөндөж тавьсан болроо баярлалаа гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Эцэст нь хэлэхэд болох юм бол та чиглүүлэх болгондоо эсвэл өөрөө бүхнийг шийдэх болгондоо байгууллагын чадамжаа
урт хугацаанд байгууллагын чадамжаа алж гинэ тий үгүй хийж гинэ гэж бодох хэрэгтэй. Харин асуулт асуух болгондоо би байгууллагын чадамжаа дээшлүүлж гинэ. Яг бол хүн гэдэг бол байгууллагын хамгийн чухал нөөц. Тэр нөөц идэвхжиж тэр нөөц ажиллагаанд орох үед буюу таныг асуултаар чиглүүлээд тэр хүмүүсийн нууцсан байгаа алт эрдэнсийг гаргаж ирээд айцыг нь үгүй хийгээд инновацлог санаануудыг та өөрөө ухаж гаргаж ирэх тусам байгууллагын чадамж асар хурдтай дээшилж идэг. Хоёрт нь гэх юм бол та ганцаараа заавал ингээл туршиж үзээд одоо олон жилийн туршиж та шийтгэлээр зааварчилгаагаар ингэж удирдсан бол өөрийгөө өөрчлөх асар хэцүү. Гэвч та ганцаараа байх албагүй. Тэгэхээр Монголд ч гэсэндээ олон улсын зэрэгтэй коуч нарын тоо нэмэгдэж байгаа. Тэгэхээр би бас ганцаараа биш. Дахиад 3 4 оюу толгойн хувьд бараг 3 коуч олон улсын зэрэгтэй коуч бэлдэж байгаа гэж сонссон. Тэгэхээр номин гэж байгаа. За миний хувьд ч гэсэндээ олон улсын зэрэгтэй. Тэгэхээр энэ Монгол хүмүүстэйгээ олон улсын зэрэгтэй хүмүүстэй бас ажиллаж дэмжлэг авч болно гэж хэлмээр байна. Баруунд бол удирдлага 3 удирдлагын 2 нь коучтэй ажилладаг. Энэ бол стандарт байдаг. Яагаад гэвэл шийдвэр гаргагч хүн өөрийгөө өөрчлөх нь асар чухал байдаг учраас. Тэгэхээр коуч хүн гэдэг бол тухайн таны ажлыг ингээл хийхийг зааж өгнө гэсэн үг бол биш шүү дээ. Өөрийнхөө манлайлалын чадамжийг л гаргаж ирэхтэй холбоотой. За дахиад нэг хэлэх зүйл болохоор юу вэ гэхлээр энэ удирдлагын арга манлайлалын олон янзын арга барил байгаа. Энэ удирдлагын арга барил бол таны байгууллагын чадамжийг урт хугацаанд одоо доктортой бий болоход туслах арга. Магадгүй онцгой байдал үүссэн тохиолдолд бол ингээл асуулт асуугаал, зааварлаал, асуулт асуугаал тэ сонсоол амжихгүй шүү дээ тий. Тэгэхээр тухайн нөхцөл байдлаас хамаарат та манлайлалын удирдах арга барилаа өөрчилж болно. Гэхдээ хамгийн туршигдсан шилдэг энэ арга бол ерөөсөө энэ арга бол таны байгууллагын чадамжийг дээшлүүлэх хамгийн чухал суурь арга байгаа даа гэдгийг хэлмээр байна. За Болрота маш их баярлалаа. Бас чатн дээр комментүүд ирсэн байна. Бүгд харъя те. За тэгэхээр ингэж байна. Би л айхгүй байвал хинч намайг айлгаж чадахгүй санагдлаа гэсэн байна. За энэ бол ажилтны өнцгөөс бичсэн байна те. За бас нэг байгууллагын соёл дарга нарын мэдээж одоо тань тийм сэтгэлд хүрж иж болно. Гэхдээ байгууллагын удирдлага ч юм уу, яг шийдвэр гаргагч хүмүүс үүнийг өөгшүүлэхгүй бол хэсэг явж байгаа унцдаг. Тэгээ унахтаа асар хүнд унана. Унахтаа яв гэхлээр ер нь хизээч ийм юм хийхээ болий. Хизээч санал дэвшүүлэхээ болий гэд ундаг байгаа. За бас нэг коммент ирсэн байна. Айдсаар удирддаг хүн өөрөө асар их айдастай байдаг байхаа гинэ. Мэдээж тэлгүй яах вэ? Тийм байна те. За тэгэхээр бит хоёрын хувьд подкаста хийгээд одоо ингээд 20 дахь дугаар буюу 27 хоног болсон байна те. Тэгэхээр бит хоёрын подкаст ийм байдлаар бүтдэг байгаа. Тэгэхээр та бүхэнд бас сонсохыг хүссэн сэдв байвал бит хоёр судлаад дараагийн подкастраа та бүхэнд хүргэх боломжтой байгаа шүү гэж хэлмээр байна. За бит хоёрын гол подкастаач дээр 12 сарын хүний нөөц за дунд шатны удирдлагын хөгжлийн хөтөлбөрүүдэд ч гэсэн барьдаг гол арга барил бол арга бэлгийг хослуулах тий. Арга гэдэг бол илүү систем талдаа, процесс талдаа, analytical thinking талдаа хичээлүүд сэдвүүдийг ярихаас гадна нөгөө талдаа яг ийм бэлэг буюу энэ зөөлөн ур чадварууд, манлайлалын ур чадваруудыг ярьдаг байгаад байгаамаа. Тэгэхээр сонсогчдоо бас өдөө хүртэл дэмжиж ирж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд хамтдаа бас 21-р зуунд хурдтай өөрчлөгдөх хэрэгтэй байна. Яг энэ Канадад байгаагийн хувьд энэ өөрчлөлт бүр асар хурдтай яваад ингээд харахад хүмүүс хоцроод байгаа юм шүү гэдэг бодол төрөөд ингээд яах аргагүй контентуудыг хийж эхэлж байна л да. Тэгэхээр бид нэр өөрчлөлттэй бол хөл нийлүүлэх чадамжтай, потенциалтай арт түмээ тийм хүмүүсээ. Тэгэхээр энийгээ бид нэр өөгшүүлэх тэр арга барилыг л олж авах хэрэгтэй байгаад байгаа. За ингээд хараад түр баяртай. Түр баяртай. За.
лайва зогсооч тий.